За ингээд манай кибер аюулгүйлийн тухай хуулийн эрхчлэлтэй танилцсан санал дүгнэлт гаргах анар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маань бол 2025 оны 7 сард одоо энэ ажлын хэсэг маань бол бас байгуулагдсан. Ингээд бүтэн жил гаруй хугацаанд за ажлын хэсэг маань бол бас ингээд үр дүнтэй ажиллаж за одоогийн хууль эрх зүйн орчин дээр за хуулийн эрхчлэлтийн ерөнхий байдал дээр үнэлэлт дүгнэлт хийж за хүндэрч байгаа асуудал хүндрэл бэрхшээлүүдийг бол бас ингээд наривчлан тодорхойлсон байгаа даа. За өнөөгийн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр одоо бол бас цаашдаа яг энэ засаглал институт талаас тэр за нөгөө талдаа бол бас манай энэ чиг үүрэг асуудал хариуцсан байгууллагуудын чиг үүрэг зааг ялгаа үүрэг хариуцлага за энэ бүхий л асуудлууд дээр бол бас ингээд хууль эрх зүйн орчин талаасаа бол үнэлт дүгнэлт өгч одоогийн нөхцөл байдлууд дээр бас бодит дүн шинжилгээ хийгээд ингээд бол өнөөдөр ингээд ажлын хэсэг бол санал дүгнэлттэй байнгын оронд танилцуулж байна. За ямар ч вэ ингээд ажлын хэсэг ахсан гишүүдлүүд ажлын хэсгийн гишүүд маань бол кибер аюулгүйлийн тухай хуулийн дээр өөрчлөлт оруулах за ингээд ерөнхийдөө шинжилсэн хариулгын төслийг бол ингээд бэлэн болгосон гэж ойлгож байгаа. За ингээд тун утгагүй хаврын чуулгандаа амжаад за улсын их хурлд өргөн барьнаа гэж бол бас ингээд хүлээж байгаа. За ямар ч вэ би бас анар ажлын хэсэг ахчаар ажилласан анар гишүүндээ болоод за ажлын хэсгийн гишүүдээр ажилласан хууль зүйн байнгын орооны дарга Цогтбаатар за мөн одоо Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Батсүмбэрл за Эрдэнэ бүрэн нарын гишүүд бас талхал илэрхийлж байна. Тэгэхээр бол кибер аюулгүйдлийн асуудал өнөөдөр үндэсний аюулгүйдлийн маш чухал асуудлын нэг болж байна. Цаг үеэр бас их хөвсөн өөрчлөгдөж байна. Орчин үеийн шинэ хандлагад нийцүүлж бид нар бас хууль эрх зүйн орчноо за одоо тодорхой энэ бас засаглал бүтэц зохион байгуулалтаа ч гэсэн өөрчлөх бол зайлшгүй шаардлага байна гэж бол бас үзэж байгаа. За ингээд ажлын хэсгийн санал дүгнэлттэй байнгын ороо бол ингээд үндсэндээ танилцт дуслаа. За ингээд ажлын хэсгийн одоо санал дүгнэлтийг одоо танилцсанаар бол энэ ажлын хэсгийн үйлчлэгээ дуусгуулах нь зүйтэй гэсэн бол ийм саналтай байгаа. Ингээд мэдээллийг бол сонсож дуслаа. Нийтэд бас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан гишүүдтэй болоод бас анар даргаад шинжилгээний талархлыг байнгын орны гишүүдийн өмнөөс төвшүүлж байна. Баярлалаа та бүхэнд.